Энэ 7 хоногт ингээд 7 хоногийн дотор 2 тоглолт, 3 тоглолт хийж байгаа ойрхон тоглолтууд байна. Цаг агаар бэртэлгийн дараагийн тоглолт, энэ удаагийн тоглолт. Өмнөх тоглолт маань нөгөө сая бүтц өдөр болоод тэгээ одоо 3 өдөр тоглож байгаа болохоор ачааллыг жоо хуваарлах зорилготой бас. A grueling schedule and the biting cold of winter. Facing multiple challenges, the team's collective strength will be put to the test. How will they overcome this crisis? Ийм хүлтэн цагаагаар тоглох нь ер нь бол өдөр ярихлаар бэртэл гэмтэл гарах асуудал. Хэр удсан юм байгаа. Тэгээд бас бөмбөг хатуу шинэл байвал ахын байгаа хатуу болно. Тэгэхээр шинэл байвал ахын байгаа. Одоо бөмбөгөө мэдрэх, пас явах, тоглолтын темп мэт юмнуудад ер нь бол маш их нөлөөтэй. Тэгэхээр тэр нь манай Монголын хөлбөмбөгийн бас онцлог байвал жоохон цаасан байж. Тийм учраас одоо хүлтэн үед бэлтгэл хийхэд халаалтаа маш сайн хийх хэрэгтэй. Тэрэн дээр сайн анхаарахгүй бол хүүхэнд тамирчид бэлтгэл хийгээд гэмтэл авах эрсдэлтэй. Тэгээ одоо бас хүүхний өдрөл гэмтлүүд их гарч байна. Тэгээд бэлтгэлийн өмнө халаалт сонголтоо маш сайн хийж байгаа. Тэгээд бэлтгэл дээр бас хүүхэнд удаан зогсвол дараа биеийн хөрөх магадaltaй байдаг болохоор халаалтын сайн хийлгээд бас бэлтгэлийн үеэр л зогсоохгүй тогтмол хөдөлж хийж байгаа. Монголын лигийн хувьд бол бусад улсын лиг бол цаг угаарыг газар зүйн байрлал биш лондоо байдаг. Жилийн яг дулаахан улирал нь 5-6 сарын хооронд л үргэлжилдэг. 12 сараас хөлбөмбөг төлөх боломжтой нэг 6 сар орчим. Тийм үлдээ ингээд өвөл завсарладаг. 11 сар хүртэл тоглоод тэгээд хэд хүүт үе завсарладаг. Тэр хоёр нь Монголын тамирчид клубүүд маань амраад хавар бэлтгэлтэй ордог болвол манайх бол энэ жилээс өвөл юус амрахгүй 7 хоногийн 4-5 бэлтгэлтэй тогтвол формтой байж чад хавлыг эхлүүлж болж байгаа. Ер нь бол яг өчигдрийн бэлтгэл дээрээс ажиглаад тэгээд ер нь бол залуу тамирчтай илүү их тоглоулъя гэсэн тийм зорилготой. Нэг тийм маргалцсан байхгүй. Ер нь бол аль болох залуу тамирчтай боломж олгоё. Тэр тиймэрхүү орлоо. Яг нөгөө нэг яг тим чамэр нөгөө залуу биш. Багуудаа нөгөө баланслаа тийм туршлагатай тамирчид болно. Залуу туршлагаараа багтаа тамирчтай хольж гаргаж байгаа. Тэгэхээр ерөөхдөө баг бол асуудалгүй байгаа. Доод лигээс нэгдүгээр лигээс орж ирсэн баг. Тэгээ бид нар бас яг өмнөх тоглолттой адилхан басахгүйгээр бас яг байгаагаа үзүүлэх, өөрсдөө үзүүлэх тийм зорилттой тоглож байгаа. Ялангуяа залуу тамирчтай. Өмнөх тоглолт маань нөгөө сая бүтц өдөр болоод тэгээ одоо 3 өдөр тоглож байгаа болохоор 2 хоногийн зайтай бас ачааллуудад таарлах. Дараа нь бид нөхөө бүтц өдөр тоглох учраас ачааллыг жоо хуваарлах зорилготойгоор бас. Яг тоглолтод бол мэдээж нөлөөлөн төлөвлөгөөнд бол өөрчлөлт орохгүй. Тоглолтгаараа тоглоно. Тоглож байгаа хүмүүст бол мэдээж цас орж байгаа нот болохоор гулгай ихтэй тоглолт илүү хурдан болох учраас бидээр нь хүүтэн байгаа болохоор гэмтэл авах магадлал жоохон өндөр гэж магадгүй. Тэрнээс сэргэлж. Тэгвэл өндөр би яаснаа бидэн маш сайн юм шүү. Ойлгосноо. Хинч тэгээд магадгүй шүү дээ. Тийм болохоор бидний бүгдээрээ тоог хийхгүй би яаснаа маш сайн юм шүү. Бэртгэлэмтэлтэй хэд хэдэн тоглогч байна. За энэ 7 хоногт ингээд 7 хоногийн дотор 2 тоглолт, 3 тоглолт хийж байгаа ойрхон тоглолтууд байна. Дараагийн тоглолт илүү чухал байна. Гэхдээ өнөөдрийн тоглолт бас тэрнээс ялгаагүй чухал тоглолт болно гэсэн үг тийм. За тэгэхээр бид нарт одоо тал талаас нь бодолцож үзэх нэлээд хэдэн зүйлс байгаа гэсэн үг. Цаг агаар бэртэлгийн дараагийн тоглолт, энэ удаагийн тоглолт гэд олон хүчин зүйл байна. За та эндээс бүрэлдэхүүнийг харсан бах. За улаан нь манах шүү зэ. Манах болохоор өмнө нь ингээд 5-3-2 гэж тоглосон, 3-5-2 гэж тоглосон. Бид нар 3-5-2 гэж тоглож байгаа шалтгаан чинь манах төвдөө ингээд 2 товтлогчтой айлын артлыг хэцүү болгоод жигүүрээр нэг жигүүр нь явахлаар нөгөөх нь хумж ороод 3 товтлогчтой болоод нэг осондоо түлхүүд айлын зоонд товтлогоо хийх гэж ингэж тоглож байгаа гэсэн үг. За ардаа ерөнхийдөө залуу тоглогч нароо гаргасан бид нар хэд их минутанд ямар сэлгээ одоо хийхийг өөрчилж болоод тэгж магадгүй гэж хэлж мэдэхгүй байна. Зүгээр тоглолтоо харж агаад завсарлагаанаар сэлгээ орж магадгүй, хинч орж магадгүй гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн тоглолтын 50-аа Дамбо 2 артлын хамгаалтыг бүтэн удирдах хэрэгтэй шүү.
Ойлгосноо? Игнэг бүтэн өдрөдөн. За. Тацууя Төм хоёр дандаа ингэж тоглох хэрэгтэй ингэж. Би энийг харж тоглосоо гэж бодож байгаа гэсэн үг. Энэ хоёрын энэ зайг үүсгэхэд тулд одоо ингэ явцад тохиолдолд энэ зай төвшөөгөх шүү зэ. Ойлгосноо? Хэрвээ энэ хоёр голд байж байгаад энд бөмбөг байгаад энд бөмбөг байх юм бол төвшөө ингэж гүйж болно гэсэн үг. Төвшөө ерөн довтлохоонд ингэж жигүүр рүү гарч болно. Эсвэл голоор энэ хоёртой тоглож болно. За хамгийн гол хүсэж байгаа зүйл бол энэ гурван биенийгээ хараад биендээ орон зай үүсгэж өгөх хэрэгтэй байна. Бид нар хамгаалт руу хурдан буцсан 2 дугаар зоон хамгаалалт бүр компакт хийсэн. Өмнөх тоглолтууд дээр хийсэн. Хаалгачаас эхлээд build up хийх гээд үзээд байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо тэрийг өшөө илүү сайн болох учраас хаалгачаас build up хийхийг бодзаа. Төрөж их тэр нэр ийм болоод юм байна одохгүй. Цэко 50-аа. Энэ шүү зэ. 50-аа гол доо. Цэко одохгүй. Цэко. Энэ бол чиний хувьд энэ зураас гэсэн үг. Энэ зураас. Энэ зураас. За бүгдээрээ тэр хичээгээд 3 онооны төлөө бэлтгэмжээс гол нэг нэгэндээ хурдан бүгнээс салаад өгөөд заавал хожиж шин. 3 2 1 A packed schedule and the bitter cold of midwinter. Under these harsh conditions, the true worth of the young players will be put to the test. Тоглолтыг хэрхэн дэслэх нь бид бүхэн хамтаа харнаа. За ингээд хоёрын тоглолт эхэлж байна үзэгчтэй. Бөмбөгийг Улаангом City баг тоглолтод оруулсан. Түмэн жаргал баруун зүгээрт хөндлөн дамжуултыг өгсөн. Төгөлдөр хаалган зогсон голдж байна. Энэ тоглолтын голын салхийг хагалж байна. Түүнд голын дамжуултыг Түмэн жаргал өгсөн. The goal rush continued, starting with a goal by Tugaldur. За Түмэн жаргал хаалгач эсрэг гарч ирээд цогсон ямар нэгэн отон тоглолт байгаагүй. За Нишио Тацууягийн дамжуулт байсан. Төгөө ирээд аваад байрлалаа эзэж байгаа цааяа. Тэндээ биш. Урдаа олон болчоод эндээсээ хөнгөө очоод байна. Бүгдийг уншиж штэ. Хор. Болцоог маань энэ сайн зөгтөг. Төмөг бүжрээ цогсон. За дөрөв яг л. Chimenjargal scored a spectacular free kick, putting the score 3-0 and extending their lead to the end of the first half. Би ч тагч юу гэж хэлээ. Хоёр фанс бүтгэдэг хичээгээ дээ гэж тагч юм. амар хатанд орчлоо. Тацуур өгөх юм бол манай энэ жоох яаж зүгээр зэнт юм. Тэгээд болооч тэрийг хуурж яах вэ? Тэр том хаалга руу төмөг зур гарч ирээд зэнт нүкрүүлж байгаа. Гарч ирээд зэнт нүкрүүлэлтэй. Тэгээд болооч. Илүү юм бодож ястаа зүгээр харж байгаа газараа зүгээр зогчих. Тэгээд болооч. Даавалаар өгч юм уу? Дараа тэгж гадаа бодож тэгж ирэлцдэг юм хамгийн буруу гэхгүй. Зүгээр гарчсан тоо зэнт хай. Тэгээд яаж ч айгүй өөр эргэлзээтэй юм болохоор айгүй хийж. Яг гэдэг нь мэдэхгүй. Гэс нэг шийдвэр гаргаад тэргээ. Та нарыг нэг ийм бас битгий хэлтэй. За хайграмжгүй дамжуулт өгсөн хаалган цогт. Early in the second half, we were caught off guard for a moment, and the opponents scored a goal. Илүү сайн мэддэг. За Лукас Карола гараад ирсэндээ түрүү дамжуултыг өгсөн хаалган цоглоо гол орж байна энэ удаа. After that, the team woke up and launched a furious attack. They steadily accumulated goals, and in the end, they won overwhelmingly 10-1. The veterans and young players worked well together, and
and they displayed fantastic football despite the bad weather. The team is extending its winning streak, and its momentum is only increasing. Шүүгчл яг 1 минут сонголгүйгээр тоглолтыг шууд. Нартаж өглөө басаад тэгээд хичээлдээ яваад тэгээд за тоглол гоё таа гээл тэгээд хичээлээсээ ирэх болов тоглох гал ирсэн. Тэгээд гарааны бүрэлдэхүүн зарлагтад мейнер байсан. Тэгээд би ер нь бол яг тухайн үед л нэлээд баярсан. За яг хөө тэгээд манай багийн хувьд сая одоо дүүл болгон дээр ер нь ялт тоглосон гэх юм уу. Тулаан болгон дээр ялт тоглоод тэрүүгээрээ манай баг өнөөдөр арай сайн бич чадуу гэж. Баг эхэндээ жоох ойлголцохгүй сүүлдээ ойлголцоод гоё тоглолт гэсэн. Эхний нэг 5 минут жоохон автоматанд орчих юм тийм байсан. Тэгээ сүүлдээ ойлголцоод болсон. Залуу тоглогчид байсан гэсэн илүү зүгээр хоорондоо ойлголцоод яг фикс юмнуудаа гараад боломжоо алдаг болохоор ялж байгаа. Тэдрээс одоо тэмцээнд их тоглох гоё ч гэсэн ер нь бол тэдрээс илүү үлгэр жишээ аваад дараа нугаас их боломж олдно. Ах нарт бол арай хугацаа байгаагаа тэгээд тэдрээс одоохондоо л аль болох үлгэр жишээ аваад ирээдүйд бүр сайжирна л гэж бодож байгаа. Мэдээж ажиллаа тэгээд сайн тал нь 2 дугаар үед бөмбөгөө маш хурдан хоорондоо дамжуулаад бөмбөг хоорондоо шилжсэн тул та болон гол орох боломж үүслээ. 2 дугаар үед энэ хагас яг жоохон бөмбөг их хурж исэн. Тэр нь яг жоохон сул тал болох гэсэн манад. Тэгээд яг сайн тал нь гэвэл ер нь бол яг эхний үе ягаад тоглож чадахгүйсэн гэхэл бөмбөгөндөө их хурсан учраас манайх бөмбөгөндөө хурж исэн учраас бөмбөг шилжихгүйсэн. Тэр нь л жоохон өдөрт асуудал харж байна. Ер нь яг зорилго нь бол ачааллыг хуваарлал гэж бодсон. Яг бол тоглолт дараагийн тоглолт ойрхон учраас ачааллуудаа хуваарлахын тулд тоглогч нар ер нь болсон. Нэг шилтгаанлаад яг бөмбөг өөрөөсөө зөв тоглос учраас олон гол орлоо гэж харж байна. Яг нэг хий гэж бол нэг тоглоог. Яг бүгд хичээж байгаа. Тэгээ бүгд ингээд тоглолт талбай дээр тоглож байгаа болохоор аюу өөрөөсөө тийм хад жаргалтай тоглолтоос таашаал авч байна. Тэр нь л яг илүү баг юм гэж хад жаргалтай баг болоход нэлээд их болгож байна. Дараагийн тоглолт бодож өсөлдөгчд чанга өнгөрсөн жил 2 дугаар байранд орсон баг байгаа. Тэгэхээр бид нар аль сая бол нэлээд их товтлогооны юу бол аюу сайн чанаржуулаад сайжруулаад авчлаа гэж харж байна. Тэгэхээр энийг илүү алдахгүй хичээж хожихын төлөө хичээж юм байна гэж бодож байна.